өглөөний мэндийг хүргье. За хуулийн төслийг хэлцэх асуудлыг дэмжиж байгаа. Чухал асуудлаас оруулж ирсэн алдарч чухлан гишүүнээс талархал илэрхийлье. Хуулийн энэ агуулга бас оройтсон гэдэгтээ бол санал нэг байна. Тэгээ энэ агуулгаараа яг шинээр одоо явж байгаа зураг төсвөн хийгдсэн баригдаж эхлэх гэж байгаа болон одоо цаашид баригдах одоо энэ барилгуудтай хамааралтай асуудал бол ингээд хуулиар зохицуулагдах юм байна. Тэгэхээр таны бас ихтгэл дурдгдсан одоогийн байгаа энэ асуудлуудтай холбогдолтой асуудлыг бас та бүхэн ажлын хэсгээр төсөлтөөр бас яригдсан уу? За энэ асуудлуудыг бас одоо ямар байдлаар бас шийдэх ийм одоо тооцоололтууд байж болох вэ гэдэг асуултыг тодруулъя. За бүс орон нутгууд бас жоох ялгаатай онцлогтой бас байна уу? Сумдууд, аймагуд, өдөө орон нутгийн төвшөнд бас одоо хэлцүүлийн шатанд бас санал авсан, уулзсан, тэдний одоо бас саналуудыг тусгасан, тэр нөхцөл байдалд нь бас одоо толгуурлж тооцоолсон зүйлүүд бас байгаа юу гэдэг. Бусад асуудлууд бол ерөнхийдөө бол давхардлаа. За өгүүлчлээ. Даваа Самбуугийн Ганмаа гишүүн асуулсан. За сайн байцгаана уу? Уучлаарай. Төр зүрхүүлж байгаа. Сая асуулт нэг байсан байна. За алдарч чухлан гишүүн хариулъя. За хаан хөлгөшөнд баярлалаа. Энэ ингэж байгаа хаан хөлгөшөнд. Одоо төлөвлөж байгаа нөхдүүд энэ стандартыг барья гэж байгаа, тийм ээ. Дээр нь энэ дагаж бүртгэгч ургын тухай хууль дээр уг шаардлагад нийцүүлээгүй явж байгаа хотхон хорооллуудын төлөлтийг энд нийцүүлэх шаардлагыг тавина гэж бас. Ер нь бол одоо эхэлсэн байгаа болон одоо төлөлтөнд явж байгаа бүх хотхон хорооллууд энэ асуудлыг тавина. За одоо баригдаад дууссан асуудлууд бол хүндрэлтэй л дээ. Ашиглалтанд ороод дууссан анхнаасаа сургууль цэцэрлэггүй төлөвлөсөн нөхдөд зөндөө байгаа. Тэгээд бид нар олон газартай уулзалт хийгээ саналуудыг авсан. Дэд парламентарч тавьж саналууд авсан, барилгын салбарын хүмүүстэй ч уулзаж саналуудыг авсан. Иргэдээс маш их хүсэлтүүд бас ирсэн. Энэ хуулийг саналж байгаа. Энэ улсын сургуультай болгож өгөөч л гэдэг юм бил иргэд маань ерөөс. Би одоо 0-18 насны 4 хүүхэдтэй сургуулийн төлөв би 80 сая төгрөг жилд өгч чадахгүй байна. Энэ хотхонд амьдрсныхаа төлөө гэж. Тэгэхээр улсын сургуультай болгож өгөх гэдэг хүсэлт нь маш их ирдэг учраас одоо миний хувьд бас энэ хууль дээр төрийн өмч сургуулийг бол оруулсан юм аа. За бусад асуудал дээр бол санал өгнө гэж ойлголоо. За ганх хөлөг гишүүн нэмж тодруулъя. Тэгээ хувийн хвшлийнхэн төсөв санхүү ямар төсвөр барихтай холбогдолтой асуудал манай гишүүдээс ярьж байгаа шиг байна. Бид бас тодорхой шийдлийг бас гаргаж өгсөн ийм хувьдруудс байгаа гэж бас одоо харж байна. Тодорхой аж ахуй нэгжийн орлогын бас одоо 1% бас сургууль цэцэрлэг, боловсролын салбарт харьцуулахын боломжийг бас бидгэн хуулиараа нээж өгсөн. Тэгэхээр энэ одоо бас тодорхой энэ шийдлүүдээр асуудлууд ичдэж явж бас боломжтой болов уу гэж ингэж одоо бас харж байна гэдгийг бас хэлж байна. Даваа Самбуугийн Ганмаа гишүүн.